Сайн уу найзуудаа, би Нямсан байна. Би дэлгэр андагштай нэгвээ ингэж сурдаг. Өнөөдөр би үлгээр уншиж өгөх гэж байна. 3 найзын нөхөрлөл. Тэнгэр дээр нар, сар, дэлхий гэсэн 3 найз амьдардаг байжээ. Нар бол тухтай дулаан гэрэлтэй. Өглөө болохоор дэлхий рүү инээмсэглээд гэрлээ цацдаг юмсанжээ. Харин дэлхий уус, ай, уул хүмүүс гээд дөөрөн сайхан том бөмбөрцөг юмсанж. Тэр өөрөө аяг шиг аажуухан ирэгдэг. Харин сар бол дөлгөөн даруухан найз. Тэр дэлхийг тойрсоор дэлхийд гэрэл тусгаж өгдөг. Өөр өөрийн гэсэн тусгай гурвантай 3 найз нөхөрлөлтөө үнэнчээр аж төрөн амьдран суудаг байжээ. Нэг өдөр дэлхий найзуудаа хэлв. Би эргэж байхдаа нэг тал нь харанхуй болчихлоо. Хүүхдүүд айчих байх та гэв. Гэтэл нар инээгээд би чамайг өдөр олгон гэрэлтүүлж, сар чамайг шөнө болгон зөөлөн гэрэлтүүлнэ найз минь гэжээ. Дэлхий өнөөдрийг хүртэл нар өдөр нь түүнийг гэрэлтүүлж, сар шөнө нь гэрэл нэмдэг гэдгийг мэддэггүй байжээ. Сар дэлхийд гомдоод чи яагаад намайг чамд хэрэггүй гэж боддог байсан бэ гэд уйллаа. Харин дэлхий сар найздаа хандан битгий уйлдаа найз минь би мэдэхгүй болохоор л чамайг гомдоочлоо шүү дээ гэд уучлалт гуйжээ. Ингээд 3 найз эвтэй найртай өдийг хүртэл найдалсаар байгаа юмсанжээ. Үлгэрээ сонссонд баярлалаа хүүхдүүдээ. Найзуудаа дагаад уушаарай. Нар, сар, дэлхийн найзууд гомдох, уйлах, эргэх, аяг дуулан дулаан, эвлэрэх, гэрэл цацруулах, инээх. Хөөрхөн өдөр шөнө уучлах, гэрэл уйлах, маргааш нь инээх. Хүүхдүүдээ ээж аавтайгаа хамт завтай үедээ энэ үлгэрийг уншиж байгаарай. Баярлалаа. Баяртай.